Мэргэсэн нэгтлэн бодогчдын институтээс эрхлэн гаргаж байгаа CPA подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаард гандан тэгшлийн хэдийн дэргэдэх Бурхан шашны их сургуулийн багш, Жавзан дамд хутагт үеийн багш гэвч доктор Лувсан Гиндэн хүрэлцэн ирээд байна. Сайхан урьж байна та. Сайхан урьж байна. Мэргэсэн нэгтлэн бодогчдын институтээс гаргаж байгаа энэ подкастад таныг урьсан шалтгаан нь ёс зүй хэмээх энэ том сэдв хүрээнд ярилцахаар хувийн ёс зүй, ер нь мэргэжлийн ёс зүйн талаар ярилцахаар урьсан юм аа. Тэгэхээр буддын сургаалж ер нь ёс зүйг юу гэж үздэг вэ? Хэрхэн тайлбарладаг вэ? Ер нь буддын сургаал бол ёс зүй гэхэд өргөн цар хүрээтэй судалдаг л да. Тэгээ ёс зүйн тухай одоо юм ойлголттой юм сурхавчгууд, ёс зүйг тайлбарладаг юм одоо сурхавчгууд бол маш их одоо арвинтай. За мөн дээрээс нь Бурхан багшийн өөрийн айлдсан ёс зүйн одоо холбогдлолтой сурхавч бол одоо бид монгол хэл дээр уламжлагдаад ирсэн ганжуур дотор байгаа шүү дээ. Бурхан багшийн айлдсан содра гэж дээрдэг, сутра гэж дээрдэг. За тэнд бол нийтдээ нэг 13-4 одоо бот ийм одоо сургаал байна. Зөвхөн ёс зүйдэр үндэслэж байгаа шүү дээ. За тэгээд түүнийг тайлбарсан одоо эндхийн эрдэмтэд төвдийн Монголын одоо эрдэмтдийн тайлбарын шаштрууд бол тоо томшгүй олон л доо. Тэгээ энэ одоо ямар учиртай юм бэ? Яагаад одоо энэ ёс зүйн талаар ийм их одоо сургаал номлол тийм ээ? Одоо содрол шаштрууд одоо байдаг юм бэ гэхлээр Бурхны одоо сургаалд бол одоо 3 одоо боловсрол тухай ярьдаг. За түүнийг бол 3 сортол гэж хэлдэг л дээ. Тэгээ энэ 3 одоо боловсрол нь ямар одоо боловсрол юм бэ гэхлээр хамгийн нэгдүгээрт нь бол ёс зүйн боловсрол гэж байдаг. За хоёрдугаарт нь бол самади бясалгалын боловсрол, гуравдугаарт нь бэлгүүний боловсрол гэж. За Бурхны сургаалыг судалгачд хүн бол ийм 3 боловсрол эзэмших ёстой гэж ингэж үздэг. За энэ 3 боловсрол дундаас бол ёс зүйн боловсрол нь бол нөгөө хоёр боловсролыг эзэмших гол суурь юм а гэж үздэг. Тэгээ гол одоо суурь юм а. Суурь одоо ойлголт юм. Хэрэгцээ ёс зүйн боловсрол одоо буюу тийм ээ одоо энэ ёс зүйдээр одоо суурьлаагүй болвол тухайн одоо хүн ямар нэгэн одоо бясалгал одоо бүтээлийг одоо хийгээд бэлгүүнээ одоо хөгжүүлээд одоо байсан гэсэн тийм ээ тэр одоо хүн бол одоо Бурхны одоо сургаалаар одоо суралцаад төгсгө гэрээ гэсэн тэр одоо зорилготой бол хүрэх гэж үздэг л дээ. За энэ дээр бол юу одоо хэрэгтэй вэ гэхээр ёс зүйн одоо боловсрол, ёс зүйн одоо мэдлэг одоо чадвар бол суурь одоо болох хэрэгтэй гэдэг. За үүнийг бол одоо Бурхан багшийн сургаал, за түүний одоо тайлбар одоо болох эндхийн одоо эрдэмтдийн сургаал, за ялангуяа одоо бидний сайн мэдих, монголчуудын сайн мэдих Богдламын одоо бодмөрийн зэрэг гэж юм одоо сургаал одоо ийм сурхуутай бичиг байдаг. За үүн дээр бол тодорхой тайлбарласан байгаа. Энэ одоо ёс зүй бол хамгийн одоо суурь одоо ойлголт юм аа. Суурь юм аа. Бусад одоо хоёр боловсрол суурь юм аа гэж ингэж үзсэн байдаг. За тэгэхээр одоо энэс одоо харахад бол Бурхны одоо шашны гэдэг юм тийм ээ буддийн сургаалын хамгийн одоо гол үзэж судлах суурь одоо онол гэдэг юм ойлгох гэдэг юм тийм ээ энэ бол ёс зүй юм байна. За тэгээд одоо бид бол монголчууд одоо Бурхны шашин тон улсууд шүү дээ. Ийм уламжлал соёлтой улсууд. Тэгээд одоо үүгэрчсэн одоо бид одоо харж одоо болно. Яг тэгэхээр бидний өвгдөөц бол маш одоо ёс зүйтэй ёс суртахуунтай байсан шүү дээ. Тэгээ энэ яагаад одоо ингэсэн бэ гэхээр энэ одоо Бурхны одоо сургаал дээр одоо суурилсан ийм одоо аж амьдрал тийм ээ ахуй одоо соёлыг одоо бий одоо болгож ирсэн гэдэг те бас одоо холбоо тайлбарладаг ийм зүйлүүд зөндөө байдаг л да. Тэгвэл монголчууд бид нүдлэн амьдарч ирсэн ёс заншил мал аж ахуйгаа авч үлдэхийн тулд цохис дадал буюу ёс зүйг одоо хэрхэн авч үлдэх ёстой гэдэг юм болоо. Энэ талаар энэ таны бодол. Тэгэхээр үндсүүл гэдэг одоо яг юу юм бэ гэдэг бол энэ сайн тогтоох хэрэгтэй. Үндсүүл гэдэг бол одоо миний бодлоор бол нэг одоо эдэд таваарч гэдэг юм уу тийм ээ эд мөнгө ч гэдэг юм уу тийм зүйл одоо ерөөсөө одоо биш хүний одоо эцсийн хэтийн одоо зорилго бол өөрөөсөө амар амгалан тийм ээ юм сайн сайхан одоо бий одоо болгох л
ийм л одоо зорилгын одоо үүднэстэй би одоо болж байгаа нэг тэр одоо зүйлээ л гэж. Энэ бол ямарваа нэгэн хийсвэр зүйлчд бас байж болно шүү дээ. Тэгээ янз бүр одоо байж болно. Ер нь бол одоо ёс зүй гэдэг нь амар тайван амьдрахын тулд өөрсдийн баримталж байгаа зөв зүйлээ гэж юм тодорхойлж. Тий одоо хүн гэдэг бол амьтан адгууснаас тэс өөр төрлийн одоо амьтан байхгүй юу. Тэгэхээр өөр байх хэрэгтэй. Тэгэхээр хүний одоо ёс зүй гэдэг бол хамгийн одоо анхан шатны ёс зүй гэдэг бол одоо их эцгээс одоо төрөөл тэгэл одоо гэрийн одоо хүмүүжил аваад тэгэл сургуульд сураал тэгэл ихтэй сургууль төгсөөл тэгэл амьдралд хөл нийлүүлэл ингээд энэ одоо явах одоо энэ юу хаанаас одоо эхлэх юм бэ? Төрмөс эхлэх шүү дээ. Төрмөс одоо эхлээл тэгэл одоо ямар одоо хүн одоо болох уу гэдгээ одоо өөрөө тодорхойлол тийм ээ. Тэгээ одоо энэ аль нь болдгоо гэдгээ одоо мэдээл ингээл ялгах салгал ингээл одоо явна. За тэгэл нийгэмд бол одоо ингээл ямарваа нэгэн тодорхой одоо хэмжээний одоо үүрэг одоо хариуцлага одоо хүлээж одоо ингэж та амьдрна. Тэгээ ингээд одоо амьдрч та байхад явста. Буруу одоо юм одоо хийгээд бусдын эрх шиг хохироод үл энэ ч болохгүй шүү дээ. Тэгэхээр л одоо ёс зүй одоо бид бол зайлшгүй ярих хэрэгтэй байхгүй юу? Тий. Хүн зөв явах ёстой, зөв амьдрах хэрэгтэй. Тэхийн тулд одоо яах вэ гэхээр ёс зүй одоо байх хэрэгтэй. Ёс зүй одоо бидний энэ төр зөв амьдрал амар амгалантай байдлыг л шийдэж өгч байгаа нэг юм гол тулгуур одоо энэ зүйл болчиход байгаа байхгүй юу? Тэгж ойлгож байна. Одоо бид нар бол ингээд нүүдэлчин амьдралаас сууршмал амьдрал руу ихэнх шилжээд байна тий. Тэгэнгүүт бидний одоо хэл соёл одоо өмнө нь бол их баялаг байж л те хэл зүгээр сургаалаар их ингээд намайг жоохон багч гэсэн их ярьдаг байсан л да манай эмээ. Тэгээд одоо ингээд одоо цагт харахаар тэр ингээд хэлж байгаа зүрх зүйгийн хэрэглээч гэсэн ингээд багасаад байна л да. Бид нар зүрх зүйг тэр хэлэхээр дамжуулж яд өгөхөр ёс зүйг бас суралцдаг байсан байна л да. Тэгээ хаяага хадрахгүй хажуудлын айлаасаа бид нар ойрхон хулгай хийж болохгүй л гэсэн үг байсан байна л да. Одоо тэгсэн чинь энэ хэрэглээ багасхын хэрээр бас ингээд сургаж байгаа ёс зүй бас багасаад байна уу гэж бас бодогддог байхгүй хаяа. Тийм энэ чинь бол гарцаа байхгүй. Тэгээ энэ одоо монголчуудын дунд үүсчтэй бий болсон тийм ёс зүйг одоо хаанаас хэрхэн ааж олж ирсэн бэ гэдэг энийг ингээд судлах юм бол тийм маш өргөн цар авралтай зүйлийг ярьж болох байх л та. Одоо жишээлбэл монголчууд бол одоо үлгэрээр, жишээгээр тийм ээ. За тэгэл ном сурахчгаар онлоор ёс зүйг одоо ойлгуулж ирсэн юм ариун төвхтэй шүү дээ. Таны дөрөвний одоо хэлдэг зөөр цэцэн үгэднэс гэж шүү дээ. Энд чинь бол нөгөө жишээд ойлгуулдаг байхгүй юу? Жишээгээр тэгэхээр жишээгээр ингээ ойлгочихлоо ингэж болохгүй юм байна шүү. Ингэж болох юм байна гэдэг хэрэг болвол тэр одоо нөгөө зүрдсэн үгчүүд юм тийм ээ. Тэг үлгэр домог туйлч гэдэг юм одоо энэ дээрээс л ингэж ойлгоо шүү дээ. Энэ бол монголчуудын маш гүн гүнзгий хөгжсөн соёл байхгүй тий. Тэгээ одоо орчин үед бол одоо монгол хэл одоо хүмүүс их ярьж байна л да. Монгол хэл их одоо ядмаг болж байна. За тэгэл ном тохимол сурах учраас одоо харахаар л одоо ингэж ингээд тэгээ сүүлийн үеийн би бас нэг судалгааг одоо харж байсан. Монгол хэл бол одоо орчин үеийн энэ одоо хөгжиж байгаа бидний энэ одоо хэрэглэгдэж байгаа тийм ээ хоорондоо харьцаж байгаа. За тэгээ ном сурах хүчээр одоо хэлэгдэж байгаа энэ монгол хэл бол юу лээ 5000 орчим үгэн дээр эргэлж ийн гэлөө. Тийм байсан баха тий 5000 байсан баха тий. Тэгэхээр чинь монгол хэл бол маш их одоо баялаг хэл байхгүй юу? Тий. Яг тэгэхээр энэ яга баялаг гэдэг нь одоо маш олон зүйл нотолж болдог байхгүй юу? Жишээ ганц жишээ хэлэхэд бол өдөөс 2500 жилийн тэртээ бурхан багшийн тийм ээ маш одоо гүн гүнзгий альдсан сургаалыг монгол хэлэнд орчуулад бидэнд өдий болт таниулаад ирсэн юм тийм ийм соёл хэлтэй тийм юм багхгүй. Яг л бурханы сургаалыг их хэл дээр одоо ямар нэгэн алдаа мадаггүйгээр тийм ээ үнэн зөв одоо буулгана гэдэг бол маш хэцүү. Яг л тэр бурханы сургаалыг одоо буулгаж байгаа одоо мэдтэй боловч яг үнэндээ бурхан багшийн одоо яг дотор одоо бодож исэн үзэл санаа зорилгын буулгах хэрэгтэй байхгүй юу? Тэр хүний үзэл санаа бүхэн буулж авах хэрэгтэй шүү дээ. Тэгээ тэрнийг л одоо бидэнд одоо буулгаад монгол хэлэн дээр одоо орчуулаад ингээл тагарсан ийм одоо өргөн цар хүрээтэй бурханы одоо сургаалыг одоо бүрэн дүрэн одоо илэрхийлж чадах тийм ээ. Тийм одоо гүн гүнзгий ийм одоо зүйлийг бол бүрэн дүрэн илэрхийлж чадах ийм хэлтэй ард байхгүй юу? Тэгэхээр одоо миний бас нэг одоо юу гэдэг юм боддог одоо зүйл бол юу гэхээр энэ тал дээр нөгөө судлаа шинжилгээ одоо хийдэг одоо бол маш сайн одоо хийгээд за тэгээ энэ зөөр цэцэн үгч гэдэг юм уу за тэгээ үлгэр домог туйлч гэдэг юм уу энэ сурах хүчиг тийм ээ эднтэй одоо маш их тийм төлхөө одоо хөгжүүлэл анхаарвал
Тэг бид бол одоо монгол хэлнийхээ энэ одоо баялаг энэ одоо санг бол одоо мэдж авахд монгол хүн бүр бэлэн байж байгаа. Тэг. Монгол хүн бүр тэр одоо үгийн утга санаа энэ зүйлүүдийг мэдхгүй гэж ерөөсөй байхгүй. Бүгдийг мэддэг юм. Тэг. Ямар ч тийм одоо эртний тийм хуучин үг хэлэхэд бол ямар нэгэн одоо байдлаар бол сонсоод өнгөрсөн ч гэдэг юм уу. Эсвэл тэр тухайн хүнд бол дотн санагддаг ч гэдэг юм тийм ээ. Ийм байдаг л да. Гагцгүй тэр үгний л утга учирыг тайлцахад бол ингээ хэрэглээнд ороод ирэх байхгүй. Ийм л одоо болох хэрэгтэй. За тэр бол зайлшгүй шаардлагатай. Ёс зүй гэдэг судалж үзэхэд ичих санаа зовох гэдэг зөв үгнүүд бол байнга хамт явж байсан л да. Таны бас төрний тодорхойлсноор ч гэсэн ёс зүй бол тий амар тайван амьдрал юм аа. Тэрний мөрдлөг өссөн зарчим юм аа гэж үзэж штэ тий. Тэг яг амар тайван амьдрал ч шууд ихгүй зүгээр амар тайван амьдралын үндэс нь юм аа гэж байна. Тэг үндэс нь одоо өөрөөр хэлбэл тэр тухайн хүн хэдий чиний ёс зүй даархан тийм ээ. Хэдий чиний л амар амгалан байна л гэсэн үг байхгүй тий. Тэрний үр дүн амсаж чинь гэсэн үг байхгүй тий. Тийм тэгэхээр одоо миний одоо хэлэх гэж байгаа гол санаа бол бид бүгдээрээ одоо амар амгалантай сайн сайхныг хүсэж байгаа шүү дээ тийм үү. Одоо би бол одоо ийм лам хүн байна тийм ээ. Та бол одоо нэгтлэн хүн байна гэж тийм үү. Өөр өөрсдийн гэсэн одоо эзэмссэн одоо мэрэгжил одоо боловсрол одоо байна. Өөрөөр ингэсэн одоо юм зам төлөв одоо соёл одоо иймтэй уламжлал одоо барьсан тийм ээ. Ёс зүйтэй ийм улсууд байхгүй дээ. Тэгэхээр биднүүдийн одоо энэ одоо өнөөдөр одоо ярьж байгаа ёс зүй гэдэг бол би тэрийн энэ ёс зүй бол хаана очиж нэгдэх юм бэ гэхээр л одоо хоёулаа амар амгалантай байх тэр юун дээр очил нэгдэх байхгүй. Тийм учраас хүн бүрэл ёс зүйг л одоо эрхэмлэж явах юм бол арах нь одоо цаад үр дүн нь бол амар амгалантай байдаг юм байна гэдгийг л тий. Тэгээ бурхны одоо сургууль яг тэгж үздэг байхгүй. Одоогийн нэг юм чинь хүн бүрэл нэг сайн хүн болох гал хичээдэг болж л те. Гэхдээ тэр нөгөө хэлбэр төдий бас байх шиг байна л да. Тэрний хувьд те. Одоо Facebook дээр тавьдаг постороо ч юм уу те. Ингээд сайн хүн одоо нөгөө хэлдэг штэ. Нэг хүн тусалчаал нөгөө хүүхдүүдийн зургийг Facebook-д нийтэлцдэг те. Тэр энэ талаар одоо таны бодол ер нь ямар хөө манай нийгмийн одоо ёс зүй ер нь хэр вэ? Гэхдээ яг одоо орчин үед бол энэ мэдээлэл технологи одоо хөгжөөд тийм ээ. За тэгэл дүрсээр ямар нэгэн одоо аудиоч гэдэг юм дуун одоо хэлбэрээр бол төвхтэй маш хурдан болчлаа шүү дээ. Хуучин дээр үед ч гэсэн одоо тэгэл хүн бүхэн одоо өөр өөрсдөө одоо ингээл дөөлгөл магтах тийм үйл явц бол явагдчихлаа байсан шүү дээ. Тий. Тэгээ өөргөл одоо магтуулах гол өөрөө сайн болох гол ингээл яваад гал тийм л дээ. Тэр бол нэг тийм муу биш байх гэж бодож байна л да. Гагцхүү тэр цаад тухайн хүний зорилгоос л хамаарах байх. Тий. Тэгэл дараа нь одоо ингээд амин бодолд ингээд явчих юм бол олонд одоо тосгол юм болно шүү дээ тийм ээ. Тийм ёс зүгэл юм болно. Тэгээ ингээд бас нэг зүйлийг дурдчтэй хэлэхэд бол манай одоо энэ буддистууд ялангуяа одоо далаа багшин одоо зүгээс бол шашнаас ангид ёс зүй гэдэг нэг юм сэдв хүнддэг. Энэ бол дэлхийд ирэх төгсөн гэдэг юм л юм л дээ. Нэр том ялтаа. Тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэхээр энэ дээр бол маш олон зүйл одоо харагддаг. Ёс зүйтэй хүн гэдэг бол заавал одоо тийм ээ шашин ном одоо үздэг, түүнийг дагдаг хүний хийх ажил биш ээ. Тэ бид энгийн одоо энэ 21-р зууны одоо юм улсууд шүү дээ тийм ээ. Бидэнд ч гэсэн бас одоо ёс зүй хэрэгтэй байна. Тэгэхэд заавал одоо ингээд урны шашинтан болж яач гэдэг юм уу тийм ээ. Эсвэл одоо христийн одоо номлолыг дагаж яач гэдэг юм уу. Ингэж ажил хүн одоо нэг ломхрол ёс зүйтэй болоод ингэн гэсэн одоо зүйл ерөөсөө одоо биш ээ. Тийм учраас ерөөсөө одоо энэ дотор одоо байгаа ялангуяа одоо бурхны сургаал дотор байгаа ёс зүйн одоо хэрэгтэй одоо онолоод шүү дээ тийм ээ. Тэгээ эднүүдийг л амьдралдаа зүгээр л одоо хэрэгжүүлчихээ л гэдэг байхгүй юу. Тий одоо тав заавал одоо бурхны шашинтан байх одоо албагүй. Гэхдээ энийг хэрэгжүүлчих. Энэ бол маш энгийн элемент гэдэг байгаа байхгүй юу. Юу гэхээр амтны амт тасалж болохгүй. Хулгай хийж болохгүй. Худал хийж болохгүй ч гэдэг юм уу тийм ээ. Ингээл нэг 10 зүйл тодорхойлцсон. Энийг л та хэвшүүлчих. Тэгэх юм бол тэгэл одоо эн чинь ерөөсөн бидний энэ одоо амьдрах одоо энэ одоо орчинд бол аз жаргал одоо ингээл аяндал одоо би бол ундраад гараад ирнэ гэсэн юм санаа байхгүй дээ. Тэгээ тийм одоо зүйлийг бол одоо ялангуяа одоо далаа өгшин одоо зүгээс бол энэ дэлхийн хүн төрлөختөнд төвшүүлсэн санаа энэ байхгүй дээ.
Тэгэхээр одоо энэ юу одоо хэлжтэй байна гэхээр энэ нийтлэг тийм ээ хүн төрөлхтөнд аваад ингээд өөртөө амьдралд ахуйда соёлд хэрэгжилчээр юм ёс зүйн одоо ийм тулгамдсан одоо энэ нэг асуудал дээ шүү дээ. Энийг шийдчих юм зүйл байна. Тиймээс эндээс аваа хэрэглээч л гэдэг байгаа байхгүй юу. Тийм санаа шүү. Тэр монголчууд бол хуучин уламжлалаасаа бол бурхны шашин туусууд шүү дээ тийм ээ. Бидний өвгдөөц бол агуу одоо тийм соёл одоо энэ шашныг тээж дээрсэн юм болсод байхгүй юу. Тэгээ бидний энэ одоо амьдрал одоо энэ харилцаа энэ хэл яриа одоо энэ дээр бол дандаа илэрч үүдэг зүйл байхгүй юу. Тэгээ энийг л одоо эзэн болоод авч. Тэгэх юм бол та нар заавал одоо бурхны шашин тун байхад албагүй юм л зүйл. За тэгээ мөн дээрэс нь салбар одоо бүр энэ тийм ээ. Улс төрчд байна уу? Одоо багш байна уу? Тийм ээ инженер одоо байна уу? За танаа одоо тэр нэгтлэн бодогчдтой байна уу тийм ээ? Бүгд л одоо тэр одоо энэ ёс зүйг амин одоо хувиа одоо хичээдэг одоо байдал ч гэдэг юм уу. За тэгэл одоо энэ ёс зүйн тодорхой одоо хэмжээний энэ үзэл баримтлууд байна шүү тийм ээ. Энийг л нэг бүрчлээ ингээл одоо аваад хэрэгжүүлчих юм бол тэгэл одоо болчин тэр бол танай одоо мэрэгжлийн онцлог одоо шинж тэмдэг одоо ингэж агуулгдсан юм ёс зүйн юм зүйл бий болчихж байгаа байхгүй юу. Би тэгж л бодож байна. Мэргэжил бүхэн өөр өөрийн онцлогтой. Таны мэргэжлийн ёс зүй, ер нь мэргэжлийн ёс зүйг та хэрхэн үзэж байна вэ? Хэрхэн тодорхойлох вэ? Тийм мэдээж бол мэргэжил бүхэн өөр өөр ингэсэн одоо онцлогтой тийм ээ. За тэгээд одоо тэр мэргэжлийнхээ одоо ур чадвар одоо энэ зүйлийг бол нийгэмд гаргаж ирвэ шүү дээ. За тэгэхэд бол мэдээж одоо тодорхой хэмжээний одоо мэдээж өөр өөр ингэсэн одоо ёс зүй энэ үзэл баримтлалыг бол барих нь бол мэдээж зүйтэй байх л та. Тэгээ ялангуяа одоо би бол өөрөө одоо лам хам тийм ээ. Лам ханы одоо ёс зүй гэхлээр одоо яг ерөнхийлөн одоо авч үзэх юм бол альва зөвлөлд бол одоо хандахад амийн хувиа битгий хичээ. Тэгээ бусдад одоо аль болохоор туслахыг одоо эрмэлз тийм ээ. Үнэхээр тусалж чадахгүй гэдэг хүрэх юм бол тэгээ битгий хор хүрэг. Тэгээ хор бусдад хортой хөнөөлтөй ийм одоо тийм үр дагаврыг бол битгий л одоо ингээд тарьж та байлгсан юм л одоо зүйлийг бол бид баримтлан шүү дээ гол нь. Тий. Яг түн шиг одоо нэгтлэн бодогч гэдэг юм уу, инженер ч гэдэг юм уу тийм ээ. Энэ одоо хүмүүс бол мэдээж одоо нийгмийн одоо сайн сайхны тусын тулд одоо ингээд ажиллаа одоо хийх хэрэгтэй. Тэгээ нийгмийн одоо сайн сайхан одоо биш одоо уруу одоо орсон тийм ээ. Одоо нийгэмд ингээ хор хөнөөлд учруулах тийм одоо зүйл бол шударгаал татгалзах хэрэгтэй. Танд хэдий ашигтай байсан ч гэсэн тийм ээ. Эд мөнгө ч гэдэг юм уу, нэр хүнд ч гэдэг юм уу, оол зонг ч гэдэг юм хэдий ашигтай байсан гэсэн татгалзчил одоо ингэж л одоо чадах юм бол энэ бол жинхэнэ тэр мэрэгжлийн одоо ёс зүй бол өнөн дээр л харагдана гэж би ингэж ойлгож байна. Одоогийн нийгэм их стресстэй байна л да. Одоо төгжрөл стрессж чинь одоо ингээл төрөл бүрийн гадны хүчин зүйлээс болж бид нэр стрессж чинь. Энэ стрессээс ер нь ингэж харахын тулд ч юм уу те энийг ёс зүйд ер нь яах ёстой гэж үздэг юм болоо. Ёс зүйн ухаанд. Ёс зүйн ухаанд тий. Тийм. За ер нь бол яг зүгээр одоо буддийн гүн ухаанд бол одоо энэ стрессээс ангижрах одоо гол арга зүй бол бясалгал юм а гэж үздэг байхгүй юу. Бясалгал дотроос нөгөө сэтгэлээ төвлөрүүлэх одоо бясалгал тийм ээ төвлөрүүлэх тэр одоо бясалгал бол энэ олон янзын одоо бодол одоо стрессээс салж ийн. Одоо бид чинь яагаад стресс төр нэглэхээр маш олон зүйлийн юмыг талд нь ингээд бодож штэ тийм ээ. Болсон болоогүй өнгөрсөн одоо ирээдүйн тухай ингээд ийм олон одоо бодлууд одоо бодоод за тэгээд түүнээс одоо авч байгаа л нэг тийм одоо юу хэм та одоо нөлөөлөх юм уу тийм ээ үр дагавар гэх юм уу нэг тийм болоод за тэн дээрээсээ бол одоо биднэрт нэг ийм стресс гэж юм ороод байна гэж үзэж штэ. Тэгэхээр орчин үед бол энэс одоо хэрхэн яаж одоо ангиж ярих вэ гэдгийг бол манай бурхны одоо буддийн гүн ухааны одоо бясалгал дээр үндэслээд орчин үеийн одоо нэг эрдэмтэд тийм ээ Оксфорд тэгэл одоо ИМРО их сургууль гэх мэтлийн гадны энэ одоо эрдэмтэд бол маш олон тийм одоо төрлийн бясалгалыг одоо хэрэгжүүлж байгаа. Жишээлбэл одоо mindfulness гэдэг. Тий энэ бол ямар одоо бясалгал вэ гэхээр ерөөсөө сэтгэлээ төвлөрүүлэх бясалгал байхгүй юу? Маш олон зүйлд ингээд сэтгэл ингээд тэнэдтэй байхгүй. Сэтгэлээ нэг дээр одоо төвлөрүүлээд
Тэгээд өөрийнхөө одоо ажил одоо мэргэжлийнхээ одоо чиглэлээр ингээ ажиллах юм бол илүү их үр дүнтэй амжилттай байна гэсэн юм зүйлийг одоо яриад байгаа юм. Тэр судалгаач байна. Тэгээ энэ одоо бяцлаглуудыг бол баруунд эхлээд яаж хөгжүүлсэн бэ гэхлээр эхлээд эмнэлэгт өвчтөн дээр хэрэгжүүлсэн туршилтаар хэрэгжсэн байдаг байхгүй юу. Тэгээ өвчтөнд одоо юу гэдгийг сэтгэлийн одоо ингээд тайтгаруулаад төвлөрүүлээл тийм ээ. Өвчтөд одоо хоёр ижлэгтэй өвчтөнд. За нэгэнд нь бол одоо эм өгөөд л. За нөгөө хүнд бол ерөөсө төвлөрүүлээгүй гэдэг юм орхин гэдэг юм тийм ээ. Ийм одоо маягаар туршилтаа үзээд тэгээд өвчнийхөө одоо эсрэг эм угаагүй. За тэгээ эм угаагүй мөртлөнгөөсөн сэтгэлээ төвлөрүүлээл ингээд ийм бид одоо бяцлаглуудад хийж ирсэн хүний нөгөө өвчний эдгэрэх одоо үе шатын тэр үр дүн бол маш сайн байсан байхгүй юу. Тэгээ энийг одоо олж одоо мэдчихээд за энэ одоо их үр дүнтэй байна гэд. За тэгээ түүний одоо дараачаар бол ингээд цагдаа цэргүүд рүү орсон байна. Тэгээ цагдаа нар ч маш их стресстэй шүү дээ. Тийм ээ нийгэмд бол маш хүнд одоо ийм зүйлүүдийг л одоо үүрч яваа юм асуудал шүү дээ. Тэгээ цагдаа руу одоо ороод ингээд үр дүнтэй болоод за тэгэл одоо ингээд цаашаа ингээд явсан л та. Тэгээ энэ одоо явсаар одоо байгаад одоо орчин үеийн одоо энэ сошиал юунд тоглоомд онтж байгаа ч гэдэг юм энэ хүүхдүүд рүү орсон. Тэгээ хүүхдүүдийг одоо хэрхэн яаж төлөвшүүлж энэ тоглоом тийм ээ энэ гар утасны одоо хэрэглэнээс салах вэ гэдэг энэ зүйл рүү одоо одоо ингээ хэрэгжээд явж байгаа. Ийм одоо зүйл. За одоо энэний одоо гол одоо их сурвалж нь бол тэр бүддийн гүн ухаанд байгаа сэтгэлээ одоо амирлуулан оршуулж одоо бяцлах одоо буюу випашна гэж ярьдیں۔ Тэр одоо бяцлал дээр төвлөрсөн нэг юм юу байгаа байхгүй. Гэхдээ тэнд бол шашин ярихгүй. Тэнд бол хүний л одоо тэр сэтгэлээ хэрхэн яаж төвлөрүүлэх вэ гэдэг гол одоо тийм тактикуудыг ярьж байгаа ийм бяцлал байхгүй юу. Одоо олон бодлоос чухлыг тий чухлаа нь л одоо гол одоо бодол дээр төвлөрөөл тэгэл ингээл явах. Ер нь олон бодол бол ерөөс энэ маш их стресс төлж та байгаа. Одоо орчин үед бол бид үзэж харах сонсох одоо юм маш их болчихлоо шүү дээ. За энэс л одоо ингээ өөрийг ингээ ангижруулж авчих тийм ээ. Эерэг юмудаа бол одоо сөрөг юмудаа гаргана гэсэн үг шүү дээ тий. Тийм одоо бяцлаглалын одоо хөтөлбөрийг бол манайж явсан том төвс эрхлэн явуулдаг шүү. Тий. За тэгээ энэ одоо хөтөлбөр бол маш олон одоо хэлбэртэй байгаа. Mindfulness гэж байгаа. За мөн одоо Ямарогийн их сургуулийн CBCT гэдэг тэр өөрийг инэрхүүлүү тийм одоо бас одоо бяцлаглалтай байгаа. Хаврын адаг сарын шөнийн 1-ний өдөр нийгмийн цангаа болсон энэ том сэдвээр ярилцахаар ирсэн танд баярлалаа. Бидний урилгыг хүлээж аваад алтан цагаа бидэнд зарцуулсанд баярлалаа танд. За баярлалаа.